Сайн байцгаана уу? Ингээд бидний 2 дахь дугаар хэлж байна. Өнөөдрийн дугаарын зочингоор маань Бат Эрдэнэ маань орж байгаа. Биднэрт өөрийгөө гоё танилцуулаад өгөөч. Ёо, Батука. Сууж болох байна. Тэгээ ер нь Бат Эрдэнэ гэдэг нэртэй бүтэн нэр нь Бат Эрдэнэ. Тэгээ жинхэнэ нэр бол бас Бат Эрдэнэ. Чи яг хэд нэртэй бэ? Монголын хамгийн их нэр. За ойрд юу байна? Юу хийж байна? Тэгэл 50 штэ. Сая сургуультаа тэнцсэн. Баяр үргээ. 9 сард их сургуультаа орно. Магистраар. Юугаар сурах юм одоо? Урлагийн сэтгэл судлаач сурна. Вау. Цаашдаа. Бакалавра Монгол сэтгэл зүйчээр төгссөн. Оо. Тэгээд амар одоо ингэж ирээд бодлоо байна биш. Одоо айгу гоё сүнстэй ирээ заяа. Яа вэ? Сүнстэй сүлж байгаа. Аль хуруугаа ингэтэй. Одоо ингэ Bluetooth connect. Яа. Энийг харж идэ төрчлээ. Одоо хаана амьдарч байгаа? Одоо үүжин бод байгаа. Тэгээ үүжин бод амьдраж жил болж байна. Ирээд хэр удаж байгаа юм? Жил гарна уу? Ирээд яг л 1 жил болж байна. Оо яг ч 1 жил юм байна тий. Гэхдээ хэлний бэлтгэлдээ 1 жил 6 сар суух юм уу нэг тийм. Жил 6 сар суугаад одоо 9 сар магистрт ороод тэгээ цаашдаа амьдралстай гоё болно гэж найдаж байна. Буцлана гэж бодож байна уу? Буцлана гэж бодож байна уу? 7 хоногийн 4 өдөр биш 7 хоногийн 1 өдөр хичээлтэй гэхээр цаана ажил хийж мэгээд тэгээ өөртөө хобби одоо цаг зарцуулах тийм боломж бол хамаагүй. Одоо дуугаа яаж хийж байна? Дуугаа юу? Дуугаа тэгэл гэртээ сууж байгаа л. Гэтэ ер нь сүүжин хоолой дээр орсон доонуудын одоо 25 парт орсон байгаа. За 25 партийн за нэг 20 партны өмнө байсан доонууд. Гэж одоо 20 оноос иш дуу хийж байгаа. За. Тэгэхээр 20 оноос хойш дуу хийж байгаа гэхээр 6 жилийн хугацаанд хийсэн доонууд ер нь ингээд цацаад ер нь дууссан. Гэтэ амар тийм ордон ш чиний доонод бүр ингээд яг нэг иймэрхүү тэр нэг жоохон эморхороо ингээд гарч ирэх юм бол ингээд шууд сонсолчтой ш. Эморхор шууд гарч ирж байгаа юм. Тэгээд гэдэг байхгүй. Би ингэдэг байхгүй. Өөр аккаунттай заяа. За. Тэгээ яг ингээд ер нь ингээд main аккаунт байгаа шүү дээ. Main аккаунтаас өөр аккаунтаараа ер нь ингээд юм scroll даал. Ер нь бол тэрийг ашигладаг байхгүй. Тэгээ ингээд жоохон яг тэр аккаунт дээр байгаа жоохон ямар гот. Миний рил надтай гарч гоё юм шүү. Ичстэй гоё гараа энэ даа гэж юм шиг. Одоо тэгээ дахиад өөр жанраар хийх гэж байгаа юм шүү те. За одоо тэр нууц ер нь нууц байгаа шүү. Ярих юм уу? За яг хэлж болно л та. Одоо бир хоолыг гэдэг байгаа. Тэр дээр зөвхөн хипхоп дуунууд хийдэг. Зөвхөн хипхоп төрлийн одоо юм би ер нь дууны жанруудад ингээ хаваач хийж үзсэн байхгүй. Бир хоол гэхэнгүүтээ зөвхөн хипхоп, сүүжин хоолыг бол мэдээж нэг зөрөглөө ордог. Тэ. Виски хоол гэнгүүт ер нь уух юм. Ер нь бол цаашгаа явах юм уу? Уух юмыг өөрөө яг юу гэж боддог вэ? Оо гоё штэ. Уух гоё штэ. Гоё штэ. Ер нь бол амар тийм жаргалтай ч зовсонтой ч тэгэл уугаал хаппи болол эмор бол би ингэж боддог байхгүй. Одоо пивиг биш штэ. Найзууд боддог. За. Найзууд гоё цагийг өнгөрөөхөд боддог те. Ямар олон шийдэг. Вискиг ажил ярих гэж юм уу те. Ямар нэг юм бүтээх гэж боддог. За маа. Ер нь нэг тийм те. Ер нь нэг vibe тийм байдаг. Тэнгүүтээ архийг ухаар яадаг үлээ. Яг ингээд цагаан Монгол хараа ерөө ухаартай. Хараа хаширлах үстэй тий. Эдгэрдээ ууж байгаа юм чинь өөрт чинь аягүй хөндлөлдөг гэж би боддог байхгүй. Ууж байгаа юм Тэгэл ухаар ингээл өчөж байна. Тэ нөгөө хүмүүстэй юм шүү. тий. Яг ямар нөхцөлд юу уух нь тухайн мүүдийг өөрчилдөг байхгүй. Би уух найзуудтай тий. Одоо wine гингүүл шууд драматик гэж бодож байна. Дундаа ламаас. Чи тэгтээ над дээр вайн авчираагүй юм уу? Авчираагүй шүү дээ. Бэл таа. Би харин нэг пив сүүжин мөж. Тэ цүн ханаа. Алкогол тэнгүүтээ миний бодсон юм юу гэхээр тийм төрөлтэй. Одоо пив бир хоол гингүүд за хипхоп юм. Тэгвэл хипхоп дуун дээр илүү нөгөө хувь хүндрүүн чиглэсэн ч юм уу те. Ер нь нэг юм бас төрөлтэй явъя гэж бодож байгаа. Чи тэгэхээр ерөөсөө ингээд жанр хамаарахгүй юм шүү дээ тий. Зөвхөн нэг юмаа ингээд барьж авахгүй ингээд бүгднгийн хийгээд байгаа юм шүү дээ тий. Дуун дээрээ. Одоо нөгөө дуу чи ингээд нөгөө жанраараа өөр байгаа зү тий. Тэнгүү чи болохоор ингээд би бүгднгийн чаднаа гэд ер нь хийх гэж байгаа юм шиг байна тий. Би бол тэгэж бодож байна. Тийм нөгөө нэг чаддаг болно л гэж байгаа. Тэгээ айгуу гоё шүү дээ. Хипхопыг бол чадна. R&B тэр emotional дууг бол угаасаа хийдэг.
Тэнгүүдээ хажуугаар нь ингээд тэр төрлүүдтэй таарсан. Одоо жишээлх юм бол амар нийгэм шүүмжилсэн дуу муу ч юм уу те. Тэгэх юм бол бас арай өөр төрлийн юм гэдэг ч юм уу те. Ингээд хуваагдаад явна. Тэрийг бол би тэгтээ одоохондоо толгойд хэлэхгүй байна. Завгүй байна. Ачаалтай нөө. Гэтэ ингээд амар одоо нөө чи ингээд бичлэг гэж байгаа дуу гэж байгаа штэ. Тэнгүүд ингээд амар цаг зарцуулдаг те. Амар цаг зарцуулдаг шүү. Ер нь чи 7 хоногт ер нь хэдэн удаа бичлэг хийж байна? Бичлэгээ бол ингэдэг заяа. Яг сүүжүү хоолойгийг 7 хоногт нэг удаа ер нь хийдэг. Тэгээ нэг хийхдээ би чинь дуугаа бичнэ. Тэгээд дуугаа бичнэ гэдэг чинь бас айгүй ядаргаатай урд ажил байдаг байхгүй. Би ч нөгөө хүмүүс шиг ингээл аяа сонсож байгаа л үгүй ингээл амар ингэж бичдэг юм. Эхлээд сонсоод тэгээд ингээд аян дээр амар олон удаа туршиж явж үзэж хагаад дуулж үзэж хагаад тэгээд нэг мөрөөр нь ингээд үгээ бичдэг бодно шууд хоолоогоо тэр үед нь авчдаг байхгүй. Тэгээд шууд найз руугаа явуулчихдаг. Тэгээ манай найз микс мастер хийгээд над руу явуулчихдаг. Тэгээд тэрэн дээрээ хамгийн гол нь дараа нь тэр дуугаа цээжл хэрэгтэй болчихдог. Цээж мэдэхгүй шүү дээ тэр чинь. Тэгээд цээжлэн заяа. Тэгээд цээжлээд тэрийг нөгөө нэг камерынхаа өмнө алдахгүйгээр бүтий явах хэрэгтэй. Тийм тий. Тэгээд алдахгүйгээр бүтий явчаад араас нь зохиолоо гаргаж ирнэ. Окей, энэ дуун дээр арталт нь одоо юу гэж асуувал илүү хатаж хүмүүсийн анхаарлыг авах. Гэтэ чиний тэр хүнтэй нөгөө яриад өөртөө яриад хийх чинь бүр ингээд амар гоё санагддээ шүү. Тэнгүүд орж ирэнгүүт би маргааш гинт хүчүүл яах байхгүй болж байна. Аха. Тэнгүүд чинь би өөрөө тэрийг бодсон. Би уусаа тэгж байсан. Уусаа Солонгост амьдрал хэцүү байгаа шүү дээ. Яа, маргааш би байхгүй болж байна. Ер нь бүх юм сайхан болох болов яах вэ? Чи гэхдээ бас яг тэгж бодд юм уу? Харин өөрөө яг тэгж бодоод тэнгүүтээ ямар гоё юм бодчихоо. За энийг шууд оруулчих. Би бас яг тэгж боддоо шүү. Ингээд одоо бид нэр бас энд ганцаараа амьдарч байгаа шүү дээ. Тэнгүүд унтаа сэрэхгүй бол яана. Харин тийм. Би яг тэгж боддоо шүү. Хинч намайг олохгүй бол яана. Тий. 2-3 сарын дараа ингээ өмхирцэн байхад олох юм бол яана. Тийм бод. Бодохоор тэгээ ингээд өмхирцэн ингээд хажуу айл майл ингээд орж ирээд ингээд өмхий өмхтэй байна мэн. Яж хаа тийм нөгөө цогцоллох тийм эсвэл тийм амар сонс амар юу. Би яг тэгж боддоо шүү. Нөө хаа ингээ амар ядарна шүү дээ. Тэнгүүд ингээд ээж рүү юм уу эсвэл найзууд руугаа залангуудаа би ингээд нам унтах гэж байна. Над руу заавал залгаарай. Би бүр яг тэгдэж шүү. Тэгээд одоо ингээд манай ганц хоёр найзууд ингээд намайг ингээд утсаа авахгүй ингээд чат мат бичихгүй байх юм шууд залгаад эсвэл шууд гэрт хүрээд ирсэн. Харин тэрийн кодыг хүмүүст хэлчих хэрэгтэй юм билээ. Юу нэг ойрын тийм найзуудаа хэлсэн зүгээр. Тийм гэрийн код мэддэг найзтай байх юм бол юу ч тохиолдчихлээ. Энд ингээд бид нар ганцаар амьдарч. Би актив 24 цаг байхгүй бол манай гэрт ирж намайг шалгаарай. Тэр бол гэтээ яахаа аргагүй асуудалтай үнэн. Солонгос гэтээ их ганцаар амьдрах бол ялтчих гэж. Хостой амьдрал юм гэсэн. Гэтээ хостой амьдрах бас хэцүү юм шиг үлээ. За тэгвэл одоо надад чи асууя. Тэгвэл хос байж. Би хоёлоо яриагаад дуусгаж эхлэв. Одоо эхлээд хоёлоо энэ сэдвээ базаад дуусгаж. За энэ бичлэг те ямар гоо яадаг үед энийгээ базаад араас нь тэр хайр дурлал өнгөрсөн шарах марах тохиолсон тарилцаа барилцаа те дараа нь тэр найз нөхдөд юм. Ямар ч үсэн өөрөөр нь зөвхөн явна. Гэтээ одоо тохиол их ч юм бол багна. Тийм байна. Амар би бэрээд байгаа юм шигсэн. Би бол би бэрээгүй шүү. Өөрөө би бэрээд байгаа шиг юм. Гэтээ Гэхдээ би яг өчигдөр ямар өсөйг тэрүүгээр байгаа зү. Үгүй байгаа мó? Үгүй байгаа юм та. Мэдхгүй. Би л мэдхгүй. За тэгээд одоо бичлэгээ ингээ хийж байгаа. Ер нь цаашдаа дуугаа бол хийн нэзтэй. Тэгээ дуугаа ер нь клипжүүлээд явъя гэж бодож байгаа. Тэгээд дуугаа хийхдээ болохоор яг энэ манай хөтлөгч Мишель тэгээ дээрээс нь камермен хоёр маань ер нь бас бичлэгэн дээр туслах. Одоо клипэн дээр туслах. Клипэн дээр хамт ажилланаа гэж байгаа. Амар гоо. За энэ хоёр ямар ч юм заяа. Амарсан байгаа шүү. Өөсөө дээр ярихдаа амарсан шүү дээ. Зохиол дээр хамт сууя гэдэг. Тэгээ клипэн дээр бол ажиллаж өгнө гэж байгаа. Тэгээд одоо манай продюсер одоо яг зураглаач маань одоо бас хөөх октод олж өгнө гэсэн байгаа. Тийм үү? Манай Мишель маань гой машинтай найзуудтай гэсэн машин олж өгнө гэсэн байгаа. За тэгээд гол нь гоё том өгцөгтэй хүн байвал зүгээр шүү. Үгүй. Ямар аймар бэ? Тийм. Ер нь тийм бодолтой байгаа. Тэгээд ер нь хідүүгээр эхлэе гэж бодож байна. Ямар ч байсан сургуульд ороод. Сургуульд орох хэр чи 9 сараас нааш юм шүү. 9 сарын одоо би чинь сургалтын төлбөрөө тэрнээс өмнө өссөн. Сургалтын төлбөрөө олцоод одоо би зээл авч байгаа байхгүй юу? Зээл авч сургалтын төлбөрөө төлчөөд тэнгуүтээ
зээлээд тарж дуусчаад тэгээд нэг сургуульд орчхоор нэг 7 хоногт нэг удаа хичээлээр нэг яг нэг тийм үе байдаг шүү. Яг тийм үедээ. Яг тэр үедээ л юмнуудаа хийж эхлэе гэж бодож байгаа. Тэгээд ойрхон нөгөөд ирсэн юм чинь гоё юмнууд хий. Тийм. Бодлон юмнууд бол зөндөө байгаа. Тэгээ Батука ингээд амар гоё дэмжиж байгаа байхгүй бид эдийг хамтраад ингээ ямаа хий гэдэг. Тэр чинь ингээ амар гоё ааш. Тийм. Ер нь дэмжнэ зав шүү дээ. Гэрээ орох юм чинь тэгэл болохгүй л авчнаал гойлгүй дээ тийм ээ. Гайс хамдч гэсэн дээ тий. Гэтэ ер нь хүмүүс намайг мэдгүй байхаа. Яг ямар хүн мэддэг вэ? Ер нь мэдхгүй шүү дээ. Тий, сошиалар л болчих байгаа. Чи ер нь яг ямар хүн юм? Чи өөрийгөө юу гэж тодорхойлох вэ? Би чинь одоо Брюслийн ахын хэлснээр ус шиг хүн шүү дээ. Энэ чи гэхдээ бүр би айлгүй заяа. Би ингээ айлгүй чи гэхдээ бүр надаас илүү айлгүй юм байна. Аашнараа би ихчтэй. Гэхдээ манай ихч тийм айлгүй биш заяа. Манай ихч бол яг найзлуугийнхаа дэргэд ч юм уу яг ийм амар эмгтэй л хараа би энийг амлаж чадахгүй. Тийм штэ. Тийм миний ажил гал шүү. Энийг асах юм байна аа ши. Яг чи яг алуулна. Алуулах юм байна. За энийг бол хасъя. Тэгээ гоё хөрхөн октод клипэндээ тоглуулах байлаа. Тэгээд би нэг уудаг шүү. Ер нь нэг уудаг. Алкогол ер нь хэрэглэдэггүй. Өчтөрл яг гиндэг хэрэглэжтэй. Тэрнээс ч бол дуу бичих ч юм уу эсвэл энгийн үедээ ер нь алкогол хэрэглэдэг. Харин сайн жүүж эхэлдэг. Ууц юм шиг. Ааха. Тэр гэхдээ бүр яг орж ирлээ шүү дээ. Тийм. Би чамаас нэг юм асууя. Би чамаас нэг юм асууя. Тийм. Чи ер нь хамгийн гонхтой үедээ юу хийдэг вэ? Хамгийн гонхтой үед юу? Яна үедээ. Дуу сонсоол тэгэл дээшээ хараад одоо яг ингээл маргааш нэрэн гисэл би байхгүй болчихвол яндаа гэж утсан үед юу гэдэг. Тэгээд дуу сонсоол тэгэл уцаа гүйсгүүлээс идэв шүү дээ. Өөр юу их үедээ. Тэгээд эсвэл хүн амьтантай ингээд эсвэл найзтайгаа ярьж амар ингээ ярина. Тэгээд эсвэл тэгээд найзуудаа дуудаал уудаг ч юм уу. Тийм л юм шүү дээ. Өөр нэг амар байхгүй. Бүр амар ингээд ядраа шантрах гад байна шүү дээ. Тэнгүүт би өөрөө гүйдэг байхгүй. Гүүгээд ууланд гардаг. Тэнгүүт яг нэг өдрийг яг өөртөө зарцуулдаг. Ууланд гарч байгаа. Амар хоороо амар хэцүү санагдсан үедээ ууланд гарчдаг. Миний бодлоор Солонгос нэг тийм шиг санагдсан. Монголд бол ингээл олон найзуудтай тэгэл бучигнаан тон юу тэгж амар их орж гонглж. За яг орж гонглж байгаа ч гэсэндээ яг өөрийгөө нэг амар одоо яг дотор өөрийнхөө хүн рүүгээ нэг амар өнгөйх тийм цаг зав байдаг юм шиг санагдсан. Ажил хийж байгаа, эсвэл сурж байгаа ч юм уу те. Ингээл бужигсараа гал ер нь бол ингээд цаг хугацаа амар урт өнгөрч идэв юм шиг санагдсан. Солонгос ирээд яг ганцаараа амьдраад яг нөгөө нэг өөрийнхөө идэх хоолыг өөрөө болоод тэгээд маргаашийн метроны мөнгөгүй болчлоо яана гэж санаа зовоод тэгээд ирээд яг ингээд гонхлахтаа яг тэгж гонхлах үедээ батдгийм л. Ер нь яг ингээд тийш хараад би нэрийг би ямар хацаа хийж Солонгост байгаад байгаа юм бэ? Би яг юу хийгээд байна? Би зүгээр Монголд очивол ингээл амьдрч штий. Яа юуны төлөө гэл. Энэ гэхдээ бүр ингээд хөдлөөс мөнгө те. Зүгээр хөдлөөс мөнгө. Тий. Гээс гараал мөнгө. Яа яг ингэж бодохоор ингээд мөнгө бодохоор ингээд ингээд байгаа байхгүй айгүй хэцүү. Гүнзгий амьс гадмарсан гэж байна. Мөнгө гэхдээ бүр үнэхээр хэцүү шүү. Тийм мөнгөтэй болох хэрэгтэй. Та нар ч гэсэн сонсч мөнгөтэй болох хэрэгтэй шүү. Мөнгөтэй болох хэрэгтэй. Мөнгөө сайн хадгалаа. Энэ дотор одоо юм холцсон юм байна. Яах гээд байгаа юм бэ? Ингээд дотор ингээ амар хэцүү байхад энэ хажуунаас бүр ингээ хатгаад байх юм. Битгий намайг хатгаад. Хэцүү байвал оч. Энэ гэтээ хэцүү байна. Хэцүү байна гэдээ уугаад байвал бас хэцүү шүү дээ. Хэцүү шүү дээ. Маргааш нь тэгээд дахиад бүр хэцүү. Тийм. Одоо тэгээд Батука. Би яг нөө өчтөр нөө чиний нөө ярьжсэн юмуд орж ирээд. Бас юу ярьж би яа. Амар ярьсан шүү дээ өчтөр ч аялаа. Би согтуудаа нэрээ ярьсан юм үнэхээр сандгүй. Тийм. Бүр үнэхээр кадр ахгүй. Би ингээд яг тасарчих юм бол би тэгж явж тасардгүй би өнгөрч тасардаг байхгүй. Чихт ингээ айгу ингээ яваад шүү дээ. Өчтөр тэгэл айгу яваад байхгүй. Тэгээд ер нь 3 юм 4 пивний араас ярьсан юмнууд ингээ бум балралт байхгүй болж байна. Гэтэ юу ярьсан юм шүү дээ. За тэгвэл над чинь байлээ жоохон
Эйгүү юм ярьсан. Одоо энд найзууд хэр вэ? Татны найзууд байна уу чамд? Байх штэ. Яг за нэг юм болчлоо инглээ тэглээ тэгэхэд найзууд байгаа. Гэхдээ хүмүүсийн хооронд харьцуулах юм байгаа штэ. Яг нэг танилцаа 7 онсон найз хамаг юм зориулж яхад 7 жил болсон найз ингээл өнгөрдөг тохиолдол байдаг штэ. Гэхдээ энд ер нь найз бүр яг ийм болчтой юм шиг нэг ашиг тэгж санагдав. Мэдгүй надад бол би ч нэг өөрөө амар гоё юм болохоор амар тийм токсик биш амар тийм гоё найзалдаг байхгүй үнтэй. Тэгээ ашиг харж найзалдаг гэдэг чинь дээ. Би болохоор тийм юм байхгүй. Чи авах юм байвал ам амаг надаас ашиглах юм байвал авшигл. Хоёлаа цагийг гоё хамт өнгөрөөж байгаа. Хамт бисэддэг те хамт ингэ эрэгтэй хүмүүстэй айгуу тийм юм дөө. Та нар уулзахаараа юу үдээ? Тийм эрэгтэй хүмүүс ер нь ингэ бодсон чинь амар тийм юу юм бэ? Хөр хэмж ямар хаймт гэх юм бэ те. Нэг тийм эрэгтэй хүний нөхөрлөлт гэдэг нэг гоё юм шиг санагдчихна. За. Эрэгтэй хүмүүс шиг ингээл артур эмэгтэй хүмүүс чинь эмэгтэй хүмүүсээс болж стрессдэг байхгүй. Яа тэр буцар бич намайг хүй намайг бүр артур тэгэж яриад. Яа миний араас ингээд готог. Яа одоо хүртэл миний нуруу яа тэр ингээд тэгсэн чинь манай нөгөө нэг найзтай тэгэж ярьсан чинь тэгцэн бэлээ. Хамгийн гол нь тэрийгээ бас яаж ч сонсоод идэм юм. Эмэгтэй хүмүүс өөрсдөө асуудлыг үүсдэг байхгүй. Тэгэл эмэгтэй хүмүүсийн хоорондын тэр найз нөхөрлөлийн юу гингүүд нэг эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүс л тэгэл ханаа гэртээ шүү дээ гарах юм аа. За. Ер нь гарах юм аа гарыг. За. Бид нэр ч юм болохоор за юу хийж ин хаанаага өнөөдөр ингэ тэгээ гэж амар тэгж ярьдэн шүү дээ. Тийм бид нар ч юм болохоор тэгэл за ойр зүгэн 50 дөө маань сургуультай тэмцсэн шүү дээ. Баяр. Чүгү чи ойлтойгоо шиг баяр өгч чинь. Баяр өгөх гэдэг юм шүү дээ. Ер нь нэг юм эмошн талаас нь илэрхийлдэггүй. Гэхдээ ер нь ингэ төвшигтэй байдаг. Төвшигтэй ер нь айгүй олон цөөхөн найзууд явд. Тэгээ олон найзуудтай би. Гэхдээ яг дотны хэсэг найз байгаа шүү дээ. Гэхдээ ингэж санагцсан. Яг Солонгос ирээд ганцаараа амьдраад ирэхээр яг ингээд өөрийгөө би одоо өмнө ингээд Монгол байхад нэг юм дутчихлаа гингүүд тэрнээс суучих тэрийг ингэж ингээд ингээл амар олон найзууд болгож гэсэн. Солонгост хүнээс тусламж гуйхгүйгээр өөрөө бүх юм хийж суртай. Надад тэр бол үнэ. Яг ингээд нүүлээ гихт ч юм уу тий. Хүн хэрэгтэй шүү дээ. Тэгэл ажиллаж байгаа л тэгэл. Одоо чи гэхдээ өөрөө ийсэ хийж байгаа юм чинь бол нүүхүүдэд асуудалгүй байгаа зү. Тэгэл асуудал яаж иж байгаа л асуудал гарч ирж штэ. Нөгөө орны нөгөө талаас өргөч тий. Би сая бас нүүхэд бас амар чангуулсан шүү. Одоо ингээд студид ингээд гэр студид ингээд хийж байгаа. Тэгэл ингээд ямар ч опшн байхгүй байранд ороод ирж байгаа. Тэгэл өстө найзуудаа гооч юм чи. Хөрөгч авахгүй угаалгам шиг байхгүй ор авахгүй авчирч өг. Тэгээс яг хөө тэгэл нэгээрээ болоод хөрхөн найзууд ялтчгүй тус тийм болдог. Энэ сайн найзууд яг танилцаа сар болсон гэсэндээ тэгэл байж л өгөх байхгүй яг гоё. Тэр нөө сэтгэл нь мэдрэгдээд идэв шүү дээ. Тэгтээ эмэгтэй хүмүүс ортой л та. Яана ямар юм бэ? Манайхан тийм биш шүү дээ. Чи бас эмэгтэй хүнийг тэгж болохгүй. Эмэгтэй хүмүүс бол ер нь нөхөрлөлтөд хортой гэж би хардаг байхгүй. Нэгнийгээ ардуураа ингээд амар дэвэргэж ярьдаг. Тий. Зүгээр ингээд нэг юм ингээд найзтайгаа ирсэн чинь ингээд явж байгаа. Ингээд ирчихдэг. Хөө яана би тийм байсан юм биш лээ. Гингүүтээ уйл. Яг нэг юм зэгэл байд юм шиг. Гэтэ хүн болгоо тийм гэж хэлээгүй. Хүн болгоо өөр. Би ч юм болохоор ингээд эрэгтэй найзууд надад аягүй хөдөг. Аягүй сонио. Эмэгтэй найзууд байгаа л та. Гэтэ эрэгтэй найзууд нь илүү олон. Тэгэд одоо юу ч асуу ингээд одоо маа нэг эрэгтэй найз гэдэг байхгүй. Одоо яг үжимбүүд гэдэг. Би ингээд чат бичихгүй, актив ингээд байхгүй ангууд над руу чи яач вэ? Яг өнөөдөр ярихгүй гэж залгадаг. Тэгээ тэр нь ингээд надад амар гой санагдав. Чи амьдуу зөвөрөө яаж нээж ийн гэд. Тэгээ гинт ингээд хүрээд ирдэг. Хаанаа юу хийж нэ. Тэгээд тэр хүнтэйгээ ингээд байхад ингээд амар бас тухтай байдаг. Одоо ингээд баг 17 8 жил болчих шүү дээ. Найзлаа. Бүр ингээд жоохнос. 17 8 жил бас л урт хугацаа чанга шүү дээ. Дундан зөндөө юм болж байгаа шүү дээ. Цодолт нь маргалт нь инээ тэрэ бит хоёр яана хөвчж болох юм болоо. Сая өвөлд нэг зодолтоод би эрэхтэй найзтайгаа сохтуу зодолтоод ингээ ер нь ингээ кадрг болсон маа штэ.
Тэнгүүд ингээ маргааш нь болж ирэнгүүтээ би бодож байгаа байхгүй. Би өчтөр яг найзтайгаа зодтолсон. Намайг ч барьж аваад арай зодчихгүй л дээ. Гэтэ ингээ маргалдаад байгаа юм чинь тэнгүүд ингээ алхавтай юм шиг залхаснаа би чамд гомдсон. Тэнгүүд нөгөөд нь гүй ээ найз аваачлаараа гэдэг байгаа байхгүй. Тэнгүүд ингээ би алхавтай юм шиг би гомдсон чи надаа ингэж үг тэгэж үг гээд. Гэтэ тэр нь ингээ амар гоё. Гэтэ нөх амар эмгтэй найзууд тэр чинь ингээд бас нэг өөр штэ. Эмгтэй найзууд ч амар ингэдэг хүмүүс байгаа нэг хүрээлээ зөв сонгоно гэдэг чинь амар чухал гэж боддоо штэ. Тэр миний хүрээлт чиний хүрээлт байгааз яг тиймэрхүү охтууд байгаа юу? Эмгтэй найзууд бас байгаа штэ. Тиймэрхүү охтууд ер нь бол байгаа. Чиний сая ярьснаар жив гэд. Би тэгэл янз янзын л аль аль нь л байгаа. Ер нь бол алдцдаг эмгтэй найз нь ч байна. Тэгэл ардуур ирдэг эмгтэй найзууд нь ч байна. Оо ятгахтай юм. Энэ толгой боллоо гэж. Ер нь гэхдээ айгуу сайн толгой холбод юм шүү. Толгойч бол сүүлч холбоно. Хоёр танихгүй нэг ч холбоно. Чөлөө цагаараа юу гэж байна? Чөлөө цагаараа гэртээ яг бүр амар чөлөөтэй байх мөлгөө тоглож байна. Теннис тоглоомор байдаг. Гэхдээ теннис тоглодог хүн одоогоор нэг танилцсангүй. Юм жирийн теннис бол би амар сайн тоглодог. Манай нэг найз байгаа шүү дээ. Өчигдрийн ивентэн дээр байсан. Анараа. Тийм. Анараа аягүй сайн тоглодог шүү дээ. Анар нэрээ нөгөөд ирсэн байл шүү дээ. Тингсэн. Цаачаа гэхдээ уулзахгүй л яагаад. Батука одоо ингээд хэр армандаг бай. Ер нь тэгээд армандаг гэдэг чинь гарах хөстэй хүндэл гардаг юм билүү. Сэтгэл гэдэг чинь урсах хөстэй хүндэл урсдаг байх гэж боддог шүү дээ. Тэгээд тухайнаас шилтгаална гэж. Юу гэсэн үг армандаг гэдэг нэрнгээсээ ямар хүнтэй байхаас шилтгаалаад миний хэрэм армандаг байх үгүй шийдэг. Тэр чинь ойлгохгүй нь. Окей, миний бодлоор чи ингээд нэг хүнтэй ингээд харилцаанд орж байгаа шүү дээ. Чи таалагдсан болоо тэр хүнтэйгээ харилцаанд орж байгаа шүү дээ. Тийм болохоор тэр чинь тэгээд өөрөөсөө цаанаас ингээд гарахгүй мó. Тийм үйлдэлийг одоо тийм сэтлийг сэтэлжүүлж чадах эмэгтэй хүн. Одоо гарч ирэх л байна. Тэрийг одоо яг тийм одоо жишээлх юм бол им бодоод ингэн гэдэг дээдний бүх төлөвлөгөө орж ирж штэ. Тэр дээдний төлөвлөгөөг одоо бодуулж чадах үец тийм эмэгтэй хүн. Ер нь бол армандаг шүү. Ер нь армандаг. Армандаг гэж өөрийгөө боддог. Тэгээд жоохон фейлдчихдэг л дээ. Тэр гэсэн яа. Гэтэ амар төмөсөө байснаас армандаг байсан дээр. Амар фейлддэг зөө. Яасан бэ гэсэн. Нэг юм төгөдөг байхгүй. Амар далаа хэрэгтэй. Амар хойлоо суугаад. За. Амар вайн уух гэжсэн чинь вайн онголох юм байхгүй. Гэтэ тэгээд дэлгүүр ороод авчихсгүйс ойрхон байгаа юм уу? Ойрхон байгаагүй. Хамгийн ойрхон баг 1 км цаанаас нь. Тэгэхээр дэлгүүрээс аваад арекшн нэг юм ирээл панк суугаал. Байхгүй. Тэгээд би яасан гэж. Ингээд зөвхөн дотор нэг юм тал харандаа заяа. Тэрүүгээрээ дараад гаравчдаг байхгүй. Чулуугаар гараа явчих дээрээс нь. Дараад тэгээд би цагаан цамцтай явж чинь өөд бод. Тийм шүү дээ тэр чинь. Тэгэл амар романтиклал хойлоос далаа ус мус руу амар ингээл гуталматад альчаа цаашаа гүйж ороод буцаад гарч ирэл гутлаа өмсгөж хөлнөл хийлсэн. Тэр гэхдээ нэг амар асуудал биш шүү дээ. Угаасаа тийм болно шүү дээ.
Тийм. Тэгэл ер нь бол янз янзын хийж явжлаа. Тэгээд хүний л амьдрал шүү дээ. Аюул сонирхолтой юм байна. За энэ штэ. Тэгвэл хэр олон хүнийд одоо ингэ нөө амар ичвэртэй байдалд орж үзсэн үү? Олон хүний дунд Солонгост ирээд нэг ичээд улаагаад нэг тэрдэнд ордон штэ. Тэгж үзүү. Би яг тийм нөхцөл за орчлоо гэж бодоход би тэгж амар хүн дээр бодохгүй. Хүн дээр бодохгүй гэж үү? Би ч өөр амар хөнгөөр шүү. Би болохоор газ нөө автобусны картагаад автобусны карта мөнгөтэй ингэж бодоод ороод дарчдаг байхгүй тэгээ хүмүүс ингэ нав чихээ оруулчаа. Тэгээ ингэ нөгөө хүн хойноос дууж байгаа штэ ой мөнгө төлөөнэ дээрээ гээд тэгээд карта дахиж дарсан чинь мөнгө авахгүй. Тэгээ ингэ битүү солонгос хүмүүс зөө. Би бүр ингэ амар бантаад бэлэн мөнгө авахгүй. Амар бантаа хийжсэн чинь цаанаас ингэ нэг солонгос өх хөрөнгөд миний өмнөөс дарж өгөөд тэгээ би бүр яг нэг удаа тийм бүр ингэ амар улаагаад тэгэл би баярлаа гэхээс өөр юу ч хийж чадаагүй. Тэгэл очиж суугаад ингэ улаагаад аваад бум буцаа амир иччихсэн. Тий өө ичин л тээ. Би ч нөгөө тэг яжаад нөгөө ганцаараа нөгөө гадаад хүн гэдэг утгаараа орк юм шиг байна. юу ч аа. Яг тийм байдалд орох юм болоо. Жүсөө мэдөө. Ингээл ста. Бай бай. Би цаан суучлаа. Мохтас ичгүй шүү. Гэтэ тэд нар чинь ингээс амар хойноос дуудаад идэв шүү дээ. Амар тийм. Амар дуудах. Тэгэл хангамар мөлаа. Хэл мэдгүй шиг хэлсэн. Гэтэ тийм нөхцөлд орж үзсэн үү? Яг тийм амар тийм нөхцөлд орж үзээгүй. Гайгүй. Тэгэл хамгийн зөв арга нөгөө гэртээ харих зам гэдэг шиг. Биш хамгийн зөв зам гэртээ харих зам гэдэг шиг. Хамгийн зөв арга солонгос хэл мэдэхгүй, таг мэдэхгүй юм шиг л зэрэг. Яа, гэтээ амар их. Би бол ингээ бүр хичээд улаагаад ингээд тэгэл нөгөө охиндоо ингээс баярлаа гэл. Ажил дээр чи ингээл захирал мөртлүүд ирээл ингээл тэнцэнүүд ирээл юм ирж байгаа шүү дээ. Ингэсэн байна. Өөдсөн бүр гөлөж байгаа юм чи. Яг ингээ гөлөг юу бүр тэнэг хүн шиг заяа. Бүр яг ингээ хангуумэр Чукмара яа гэж байгаа доо. Мяанё. Арталт нь бараг юу муу залахгүй заяа. Мяан. Тэнгүүд ингээд чи тэгтээ юу гэдэг байгааг мэдээд байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нар чи ингээд амар ярьдэн шүү дээ. Тэгсэн дуудаад. Ойлгодог байхгүй. Ярихад жоохон хөвгтэй ч гэсэн ойлгодог байхгүй. Тэгэл яг ойлгохгүй юм чи яг нэзэрлээ. Бүрээ би яж хаад амар сайн жүжиглдэг. Ер нь амар сайн жүжиглдэг заа. Тэгээд чи ер нь тэгвэл кино тоглоё гэж бодож байна уу? Бас миний мөрөөдөл нэг шүү дээ. Яг тоглож үзье гэсэн мөрөөдөлтэй байдаг. Тэгээ би өөрөө кино хийсэн бас бодолтой. Яг өөрөө зохиол нь бичээд өөрөө бүх юм нэгээд ингээ хийсэн бодолтой. Тэгтээ үхээс өмнө л дөө. Тэгэж болохгүй шүү дээ. Залуу байгаа дээр гоё ингээд хийж бүтээх гэж байгаа дээр хийх хэрэгтэй юм шүү. Тэгээ яг үхээс өмнөд нь яах вэ гэхээр яг миний намтар шиг. Тэгээ Майкл Джексон гэдэг кино гарч ирсэн. Яг нэг тийм намтраар. Хитүүлээ гоё дүүл юу яа та. Солонгост гоё тийм богийн хэмжээний юм хийв та. Санааг нь гоё яриад одоо бид нэр зураглаач байна камер бүх юмнууд байна шүү дээ. Гоё санааг нь гаргаж байгаа. Би одоо камер юм амралт өгөхөөс хэцүү. Би нэг согтуу би шүү дээ. Хоёр амралтанд амир хэцүү дэх. Нэг бол согтуу өгсөн амралт, нэг бол камер юм өгсөн амралт. Чи өчтөр тэгвэл надтай ингэж ярьсан шүү дээ. Мишэлээ би чамд ингээд 3 удаа ингээ амар том тусалнаа. За удлаа яриад гараа үе. Юу яриад хоёлоо тэгж яриад дээ. Йоо ямар юм бэ? Би чи ингээд тэнцэн шүү дээ. Хоёлоо нөгөө 100 м дууралтаад. За харин чи. Гэтэ би ингээд өөртөө амар ихтэй байгаа байхгүй 100 м-т бол чамаа ханган бавчнаа. Йоо тийм байлгүй дээ. Ханган бавчнаа л гэж бодож 100 м дууралтан бид хоёр сая. Тэр яг хаа. Хоёлоо дараа нь тусдаар ийлгэж ороод. Тэгээ зэ. Яриач дээ бас. Одоо тэнгүүд найзуудтайгаа хийжсэн хамгийн хөвгчлөлтэй юм Солонгост. Солонгост гэл тиймгүй солонгос гэдэг юм бол бүх юм хацаа ингээд гэж цамцаан болчихно. Амарсан. За энд биш юмаа гэд Монголд юу гэдэг юм болоо. Амар тийм хөвгчлөлтэй бүр ингээд хизээч ингээд санаанаас ч гардаггүй. Миний хуу би нөгөө 2010 за 20 оных юм уу 20 оны наадмын арын албанд жилжсэн байхгүй юу? Монгол улсын. Тэнгүүд тэр чинь ингээд дүнгэж сургуулаа төгссөн ингээд амар бардцсан байгаа штэ. Өө би ингээд наадмыг би барыг зохион байгуулалт авахааны юмараар. Тэгээ оройн би тэд шоудаад. Тэгснэ өөрийнхөө утсыг ингээд барьж явж ирсэн аа. Энэ яхаараа надаас үнэтэй утас ирд ингээд өөр хүний утсыг харуулсан. Гэхдээ тэр гэхдээ үйл явцсан амар би ингээд нэлээд муудцсан.
Тэгээ маань эзэ чи намайг ирж авч байгаа шүү дээ. Ингээд над нүүл ажиллагаад ингээд зохион байгуулсан энэ тэрэгэл. Тэгээ манайх чи хангаатхан гэсэн юм гэж. Тэгэл тэр оройно би ингээд хашгираад би өстой наад миг чинь зохион байгууллаа. Би өстой тэнгэр дээрээс хойшоор буулгана гэд амар фаны зөө. Тэгээ тэр ингээд одоорс ингээд гардаггүй. Тэгээ би ингээд маргааш нь бүр ингээд юу болсноо санахгүй. Тэгээ ингээд утас муцаа эвдээд өсгийтэй гуцтай явж исэн гişилхүү гуц мутал бодоо болоод одоорс ингээ хаяа тэр найзуудтайгаа ингээ ирэнгүүт чифт алдаг гараа. Одоорс ингээ манай хангаатхныхын чамайг ярдэн штэ. Нөгөөдөг чи хаанагаа нөгөө найз нөгөө тэнгэрээс хуйшуур унгаадаг найз чи хаанагаа ингээ. Тэр амир. Хангаатхны хамар юм шиг лсэн. Тэнгэрээс хуйшуур унгаа. Тэр ихтэй бүр амар хойцтэй. Тэнгэрээс хуйшуур унгаан тэтгэвртэй гарсан хүний хуйшуур хийлгүүлнэ. Тэстэй бүр самран заяа. Тэрнээ адилхан чамд. Яг нэг тийм амар паян юм уу ийм амар хөвгөлтэй одоорс ингээ санаа хөвгөлтэй гоё дурсамж бол байд. Би ч нөгөө нэг 18-тай 19-тэй их сургуульд орж байгаа шүү дээ. 18-тай их сургуульд орж байгаа шүү дээ. Тэгээд найзууд руугаа бүгд би нөгөө нэг хөдөө төмснөр ижил гэсэн. Манай аав төмсдэрдэг. За. Тэгээд хөдөө очиж төмс хураадаг. Ногоон алтанд явдаг. Найзууд руугаа залгаад. Хүрэтэр. Төмсөн дээр иж ажиллах та нар бол ч амар мөнгөтэй болно. Тэгэл хүрэтэр гэл. Тэгсэн чинь манай хоёр найз. Хоёр л гурван найз. За. Төв аймгийн жаргаланд. Тэгээд унаан цугаа хүрэтэр гээд дарганаас. Нөгөөдөл чинь заа гэлээ. Мань ирчлээ гинэ. Хаанаа гэсэн чинь. Гэхдээ яг төв дээр нь л байна. Тэгэл би залгаал. Гэхдээ төв дээр тоо нар байхгүй л байна. Унаанууд ирсэн байхгүй л байна. Гэ ирсэн биш үү гэсэн чи Төв аймгийн жаргалан цум биш Төв аймаг дээр очсон байх гэх. Бас хөрхэн зайтай үстэй. Айгу юу бүр шаал өөр тийш явцсан заяа. Тэгээд тэндээс наашаа буцаж ирээд. Тэгээд найзуудтайгаа ногоо урааж мөрөхөд бас гоё л. Гэтэ ногоо ураалтын ажил ингээд олоолаа анги мангаараа явахаар гоё идэв штэ. Гоё идэв. Амар баяртай. Яг зөвхөн найзуудаараа болохоор ингээд портер дээр заяа. Яа. Портерын твшин дээр бөөнөрөө ингээд яг ингээд зогссон. Тэгэл гэлээ. Гэтэ нүхнээсээ гарч ирж байгаа харуугуулаа. Салхилаа ингээл. Тэгэл амраа ялаа гал нэгнийгээ шааж амар гоё идэг. Хүүтсний гоё дурсан. Амар гоё идэг. Тэгээ тэр найзуудтай одоо хүртэл холбоотой гоё дурсамж байдаг шүү. Солонгос дээрээд ч гэсэндээ тэгэл Солонгос дээрээд ч яасан юм бэ? Тэгээ чи манай гэрийнхэн аав маа вэж мэж намайг бол нэг алкогол эргэлдүүл гэж боддог. Яг үндэ би эргэлдүүлдэ. Өөсөө ер нь ууж чаддгүй юм байсан шүү дээ. Хоёр би угаал ер нь гогоол ингэсэн болж байдаг шүү дээ. Тэгээ ер нь ингээд би болохоор ингэж боддог байхгүй юу? Ямар ч нөхцөлд ингээд жоохон уугаад даагаад сурцсан байх хэрэгтэй. Эрэгтэй ч эмэгтэй ч бай. Хинтээ хаана ууж ийн нөхцөл байдлаас хамаараад өөр юм шүү дээ. Гэхдээ сурцсан байх хэрэгтэй. Нөгөө одоо чинь нөгөө гинтийн юмнууд амар их хөдөө шүү дээ бидний амьдралд. Түн нөгөө гинт ингээд байж байгаа л нөгөө ууж чадгүй гинт ингээд шахуулаад уучаар юу ч болох нь ингээд амар аюултай болохоор уугаа сурцсан дээр гэж боддог миний хувьд. Би бол ичдэггүй шүү дээ. Би бол ууж чаддгүй. Би дааж чаддгүй. Тэгээд би 1 би 2 би уугаад донгооч юм бол би өнгөрчин. Юм өнгөрчдөг байхгүй. Өнгөрч согтол гасан тавиа гэж. Би яг тасрах юм бол тэгэл газраараа ингээл өнгөрөө. Чи зүгээр ингээ бие бэр шууд ингээ нөгөө контролчт юм шүү те. Ингээл өнгөрөөл. Бие бэрээ контролдох ш. Угаасаа тэр чинь бүр ингээ зүг игээл тийж батгүй өнгөрч байна. Одоо энэ юм чи ингээд яа одоо энэгээр ингээ өнгөрч байна гэл ингээл жоохон өглөөл тэгсэн гэл ингээл шалаар юм шүү. Хорвоо. Чи тэгээд эм орохороо юу гэж байна? Дуугаа. Яг чи тэгвэл баг энийгээ хобби болгосон юм шүү. Тийм гонигтой үедээ л дуу байдаг. Эсвэл бүр аим шаргалт. Ихдээ жаргалтай үедээ дуу гэх юм аа. Ер нь бол гонигтой үедээ л дуу байдаг. Тийм болохоор яг зүрхлөө ордог байхгүй. Тэгэхээр тэгээд ингээ байн гониглаад байгаа юм уу? Байн гониглах гэж үсэх юм чинь хаяадаа л гониглах шүү дээ. Гэхдээ би ингээд чинийх ингээ амар үздэг болохоор би үздэг. Бас хүмүүс үздэг сайн мэдгүй. Тэнгүүд ингээд амар ордог. Тийм ордог. Тэнгүүд би ингээ бодохдоо чамайг эмор хороо хийдэг бах. Гэт тэнгүүд чи ингээд айгүй ингээ хийгээд идэх байхгүй. Амар идэвхтэй хийгээд идэв. Тэнгүүд ингээд байнга эмороод байгаа юм болов уу гэж бас бодчих шээ. Энэ чинь хийцэн дуугаа. Яг ингээ хийцэн бэлэн байгаа дуугаа дараа нь ингээ дуу гаргаж. Надад ийм дуу юм шүү дээ. Окей нэг гэж. Тэгээ бүгднийг нь үздэг би. Арих бол гоё идээ амар ороод биес гарна мэдээж биш. Тэгээ бүр амар бүр ингээ цаанаас ингээ гараад идэв юм шүү чамаас.
Тэнгүүдээ бас мөнгө авъя гэдэг байгаа. Миний мөнгийг өгнө гэсэн бол чи өгөх хэрэгтэй. Чамаас өөрөө авах юм бол ирээд өмнө гэрэлтэй. Яагаад гэвэл тэ чата хараад ууцсан байгаа юм уу? Миний өвгшин сэрэлтэй. Баян би нэхэд байгаа болохоор надад хэцүүтэй гэл. Тэнгүүдээ одоо солонгост ажиллах мөнгө болох амар хэцүү шүү дээ. Үүнийг би хөлсөд туслуулж олсон 520 хүүгээ бодож авах юм бол чи баг шорон шаан гэдэг. Амар ингээд яхаа аргагүй ингээд тэг болоод байгаа юм ингээд амар гоё гаргаж ирж байгаа байхгүй юу? Тий, яг хөгжилтэй маягаар л тэгэл гараад ирж. Гэтэ би ялчгүй хөгжсөн мөнгө аав гэлтэй. Одоо үгүй хөгшөө. Яа. Би чамаас мөнгө аав. Солонгос зөвөр хүнд мөнгө зээлүүлэх юм бол зөвөр хайсан тооц. Би чамаас мөнгө аавна. Би хүнд мөнгө зээлчээд би дандаа авдаг шүү. Бүр ингэж шүү. Өгөөрэй чи. Мэдгүй л байна да. Чи Монгол уцаах. Чи Монгол буцаа Солонгост ирэх л баг. Эсвэл би Монгол явах л баг. Ойрд Монгол яв. Би юус ирсэн шиг шавж шүү. Яагүй юу? Сайхан нэг гоё хоол идэ. Гоё Монгол хоол идэ. Орхон мөр. Йой. Очиж байгаа л тэгэл ингээл голын ирэг дээр майхан барайл. Гол ингээл урсаа. Түдэг гал. Гадна ингээл зарцаад байгаа. Шаг. Йоо. Зарцаад байгаа. Монгол юм марсан. Яа. Шигээл яа. Гоё шүү. Тэгэл ингээл алхангууд хөлөнд юм шүүдрий бас бүнжигнэ. Аймс нь ороод жоохон юм цааш юм шээчээлээ. Жалгаа шээчээ. Йоо. Монгол юмар автал ярьж шít. Энүүд нь харагдаж байгаа юм. Гэтэ гоё дээ манай Монгол. Тэгэл цаана ингээл хом уцаал тэгэл. Цаана нэг мангар бацаа ингээл хүд чаа гээл тухлаа хариулаа. Гоё. Тэгмэр шүү. Тэгээ энд гэхдээ найзуудаараа иш идэх явахгүй нөө. Би чинь яваагүй юм байна. Яваагүй. Гэтэ ажлын шуумаар л далаамалаа явж ажилласан. Гоё найзуудаараа гоё ингэ явж кемпинг хийгээд. Мөнгө бол бид бүгдэд хэрэгтэй. Хэрвээ та мөнгөгүй байвал хаялж ирэхгүй. Баярлаа. Тэгэж болохгүй шүү дээ энэ чинь. Заавал өөртөө ингэж тийм. Би бол ингэж иш идэх явах амар дуртай. Аялах дуртай. Нөө ганцаараа байсан ч гэсэн хэлний бэлтгэл болохоор ялтаж хэцүү байдаг л да. Цаг зам байхгүй шүү дээ. Бодлоо. Ерөөсөө амралт байхгүй. Амруул нэг 2-7 хоног л амарна. Тэгээд дараагийн ливэлгээ явчихна. Тэгээд 7 хоногийн дүүр өдөр хичээлтэй. Ихэр би яг ингээд удаан хугацаар ол явах ямар ч боломжгүй болж байгаа байхгүй. Тийм байна. Бараг Монгол явахгүй байгаа чи угаасаа тийм юм биш үү тийм. Чинь ингээд зугдаал ингээд тийм мөнгө гэл. Одоо чи ингээд ажил олдохгүй амар хэцүү шүү дээ. Хүмүүс айгүй хэрж гэн. Одоо тэгвэл 6 7 8 оныхоо амар хэрж гэн. Тэгээд хэрвээ энэ бичлэгийг одоо янз бүрийн одоо газруудад ажилладаг хүмүүс байх юм бол ийм хэлмэр байхгүй. Би янз бүрийн бичлэг одоо нөгөө нэг маркетингийн бичлэг бол хийш шүү. Мөнгө хэрэгтэй байгаа шүү. Тэгээс бүгдийг нугасан шүү. Бүгдийг бичээ маань. Бүгдийг нугсан. Тэнгүүд одоо ингээд манайх ч нөгөө хүмүүсээс захиа авч байгаа шүү дээ. Тэгээд манай дээр нэг хэд хэдэн захиа ирсэн. Тэгээд нөгөө чамааг орно гэж бодоод тэнцэнэс нөгөө нэг захиаг нь сонгоод тавьсан байхгүй юу? Хоёлоо тэр захиагаа уншаад чамд ямар санагдах нь уу? Чамд хэрвээ тийм болж ирсэн үү? Эсвэл хүнлэнгийн нүдээр харж ирсэн үү гэдгийг чинь хоёлоо гоё ярьцээ. Энэ ихтэй амар сайн бичдэг хүүхдээсээ. Сайн уу? Зарим уруулт дуу чимээтэй байдаг, харин зарим нь чимээгүй хүн амьдралыг минь эвддэг. Солонгост нэг орой би санамсаргүй биш, хувь тавьсангаар бүхнийг мэдсэн. Гуруулаа инээж сууж байсан тэр ширээ дараа надад ганцаардаас үлдээсэн. Найз гэж дууддаг байсан хүн минь миний хажууд сууж, миний тухай сонсож намайг ойлгодог дүр эсэгдэг байсан. Харин яг тэр хүн намайг байхгүй үед миний оронд суусан. Хайртай хүн минь миний гараас атгаж чийг надад хангалттай чухал гэж хэлдэг байсан. Гэтэл тэр гар өөр хүний гарыг илүү чанга атгасан. Тэр орой би тэднийг хамт харсан яг кино шиг. Гэтэ би үзэгч биш. Шархсан зүрхтэй гол дүрнэ. Тэд инээж байсан би дотроо нурж байсан. Очоод юу ч хийлээгүй зүгээр л эргэж хараад алхсан. Учир нь зарим үнэтэй нүүр тусахад яг үг хэрэггүй байдаг. Юу гэнэ? Учир нь зарим үнэтэй нүүр тусахад үг хэрэггүй байдаг. Тэр өдрөөс хойш би нэг зүйлийг ойлгосон. Чамайг хуурч чадах хүн анханасаа чинийх байгаагүй. Харин чиний найзын дүр тоглож байсан хүн хизээч найз байгаагүй гэдгийг би ойлгосон. Яа. Гэтэ ер нь төвтэй юм те. Чи үсээ тайрсан аа. Юу л та. Тэгж амар тэгж гомдож шархлах
Би исэн бол тэгэл хос хооронд нь хосыг өчрөөч та би баг амуур юм биш үү гэж бодсон шүү дээ. Би гэдэгт амар өдрөлтөө. Ингээ эн чинь ингээд хосын ярьж. Гэтэ тиймэрхүү найзууд байдаг. Мэднэ. Эргэн тойронч байгаа. Одоо үрс байгаа. Гэтэ ингээд амар муухай санагддаг шүү дээ. Ингээд одоо чи битээр ингээд байлаа гэж бодоход шүү дээ. Би ингээд чамтай ингэж яж яснаа өөр хүнтэй ингээд явчихар чаа амар эвгүй үстэй. Хэцүү шүү дээ. Зарим нь бүр арайс ичих нүргүй байна. Тэгээд үсэс солонгост ч юм тэгэл хэцүү шүү дээ. Яг үнэндээ хайр дурлал асуудал ер нь хэцүүд гэж би бодож шүү дээ. Энд ирээд амар замхарчтай юм шиг байна шүү дээ. Гэтэ иймэрхүү юмнууд яг одоо ингээд манайх руу захиа явуулж байгаа хүмүүс дандаа нэг иймэрхүү юм бичдэг. Эсвэл ингээ араараа тавиулсан. Эсвэл ингээд хин нэгэнд ингээ амар гомдцсон. Тийм айгүй хэрж байгаа. Ерөөсөө юм гэгээлэг гоё юм ингээд ингэсэн тэгсэн ийм гоё байсан гэж ерөөсөө ирэхгүй байгаа. Тэгэхээр ингээд энд байгаа хүүхдүүд яг яад юм бол уян алдуурсан нохоо шүү дээ. Эдгээр чинь яг үнэндээ ирээл уян алдуурал нэр бар гэж юм байт юм ээ, секс гэж юм байт юм бэ, чи юм байт юм газараа байгаа одоо ингээд юм байна юм байна. Яг үнэндээ 10 жилээ төгсөөд ирэх юм бол хамаагүй. Ер нь өмнөх дугаар дээр чинь гэсэн ярьж байсан шүү дээ. 10 жилээ төгсөөд ирээдэмий гэдэг хэлжсэн тий. Яг үнэндээ 10 төлөвшөөгөө тий ирээдэм л байхгүй. үнээр төлөвшөөгөө төлөвшөж чадахгүй тэгэл зодон цэгээ хийгээл уцдаг юм. Ер нь хэцүү. Бас нөгөө гэр бүлийн хүмүүжээс амар бас байдаг хаа. Би бол тэгж боддоо шүү дээ. Иймэрхүү юм дээр гэр бүлийн хүмүүжил нөгөө багасаа ингээ хараад өссөн байгаа шүү дээ хүмүүс чинь. Аав ээж нь эсвэл салж нийлсэн эсвэл ингээд нөө ойр дотных хүмүүс яг тийм байх юм бол хүмүүс ингээд болоод идэм байт гэдэг үднэс би л тэгж боддоо шүү дээ. Энд дээр хүмүүжил бас амар шаард. Нөө хараа хяналт. Би л юм гэж боддог. Тэгээ гэр бүлийн орчин хамаагүй хэрэгтэй. Чухал, маш чухал. Багтаа авсан шарах. Эсвэл бол яагаад тэр залуу 2-3 хүнтэй зэрэг хэрцээд байгаа. Яагаад? Тийм гэж бодчих. Миний бодлоор гэхдээ би яг тийм юмтай яг тулгарч байгааг болохоор хажуунаас нас хараад ямар эвгүн бэ зүгээр болчооч гэж боддог. Тэгэнгүүт яагаад 2-3 хүнтэй зэрэг хэрцэн тэр хүнд анхаарал хэрэгтэй шүү. Тэр хүнийг анхаарч байгаа олон хүн хэрэгтэй шүү. Чи гоё чи тийм юу яриад би ч ойлгож байна. Яг ингээд гэр бүлийн орчин гэж ярьж байсан шүү дээ. Багт нь нэг амир ойшоод энэ чинь угаасаа ингээд амьд явж идэл угаасаа аав ээж нар тийм л гэдэг шүү дээ. Зарим нь те энэ би чамайг хоолдог, би чамайг ундалдаг, би чамайг хувцас чинь авч өгдөг чи хичээлдээ явж байгаа. Би чамайг өсөж хүмүүжүүлсэн чи мундаг хүн болох хэвээр. Тэгээ яг үндэ тэгээд үл хайрах хүчрхийлэл гэж ярьдэн шүү дээ. Тэр хүүхдийг ойлгож сонсохгүй. Тэр хүүхдийг яаж миний хүү юм бэ нү тийм бэ нү гэж ярилцдаг. Тэгээд ингээд хин нэгэнд үнэлүүлэхийн тулд хин нэгэнд үнэлэгдэхийн тулд нэг охин болчлоо, хоёр охин болчлоо, гурван охин болчлоо. Би энэ гурван хүн зэрэг намайг анхаарч, зэрэг намайг хайрлаж байна. Олон хүмүүст хайрлагдаж байгаа юм чинь би үнцэнтэй хүн юм байна. Тэгэхээр хин хэнийг нь буруудах хад хэцүү. Гэхдээ хэрвээ үнэхээр та тийм байвал заяа. Яг одоо яг ингээд олон хүмүүстэй харьцаад ингээд ийм байхаа бол яг нэг бодоод би ер нь юу вэ? Яг юу гэж явна вэ гэдгээ бод. Тэгээ энэ хүмүүс яг чихнээсээ намайг хайрлаж байна. Эсвэл бол би тэр хүнийг чихнээсээ хайрлаж байна. Эсвэл бол чихээ хайр гэж юу гэдгийг ч мэдэхгүй хүүхэд гэж болж дээ тэр чинь. Томооч аа. Том болов. Гэтэ энд ирчээр гэхдээ амар ухаан суучдээ штэ яах юм. Аргагүй. Ямыг алддаг болохоор хордоо. Энд ихээр амар ухаан суучдаг. Одоо гэхдээ эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ хин нэгэнтэй ингээд харилцаанд орж л байгаа бол зүр тэр хүндээ бүх юмаа зарцуул. Цаг зав тийм үстэй. Уйлал нэг олон хүний дундаас яг ингээд нийлж байгаа штэ. Тийм болгон зүр яг л нэг хүндээ зарцуулах хэрэгтэй л гэж би боддог. Би тэгтээ ингэж боддог шүү дээ. Монголд байгаа эксүүд амар өрөвддөг шүү дээ. Намайг уучлаарай гэж хэлсэн. За нэр гэсэн намайг уучлаарай. Монголд байгаа эксүүд. Нээж аа. Би ч мами боёсон байхгүй. Шулуухандаа үнэндээ. Би тэгтээ тийм хэрэг төвөг тарьж яваад байдаг хүүхэд биш. Яг хичээлээ хийждэг. Тэгтээ ингээд чөлөө цагаар амар зүв хүн биш. Тэгэхээр ер нь гэр бүлийн хүмүүжил аягүй хайртай гэсэн үг. Асуудал үүсгэдэг. Тэгээд эксүүдтэй яагаад уучлах гээд нөх хэр нөгөө нэг би ч санхүүгээр дээжээс хараад. 22 хүртэл ээж ирээд ижилэгдсэн. Тэнгүүтээ бараг л үсэц суулгах мөнгө ээжээс авдаг тийм.
нэр шулууханд хэлэхэд би одоо жилийн өмнөх өөрийгөө одоо fuck чи юу гэдэг юм бэ? Нэр ингэсээ тийм байсан бохгүй юу? Тэгээ найзуудтайгаа лайсон том шүү дээ. Мань тэгсэн чи тэгээд тэр чинь нэрээ тийм гайгүй шүү дээ. Тэр чинь хэдэн заслаад шүү дээ. Тэгсэн мөртөө өөрөө авахгүй. Ам бигүүр сайтай хийж байгаа юм байхгүй. Бүтээсэн юм байхгүй. Тэгээд мами бод. Тэгээд бүх юм ээж одоо яах вэ? Тийм одоо ингэ. Пандэр яах юм? За окей. За. Тэгэхээр ээжтэйг ер нь бол одоо хүртэл ингээд би болохоор чамайг ингэж ойлголаа л да. Ээжтэйгээ ингээд амар чөлөөтэй ярьдгүү. Бас тийм амар чөлөөтэй ярьдгүү шүү дээ. Тийм үү. Зүгээр л шийдвэр гаргалтан дээр ээж нөлөөлдөг гэсэн баг. Тэгээд одоо бол харьцангуй гайгүй бие таагаад амьдраад би яг энэ нэр амьдэрсэн баг. Би энд ирснээс хойш ээжээс гэрийнхнээс юусэн нэг төгрөг аваагүй би нэг төгрөг явуулаагүй. Тэгэнгүүт би болох юм байна. Би амьдрч чадах юм байна. Би чинь бас өөрийгөө аваа явуучих чадвартай бас тийж хүн юм биш үү? Гэдэг бодол төрсөн л та. Гэтэ юу л та би нэг нурууны өвчтэй. Багта 10 өнөө хөдөө төмсөн дээр ажиллажсэн гэдэг байсан шүү дээ. Төмсөн дээр ажиллаж хагаад бэртээд тэгээд нуруу жоохон асуудалтай болсон. Жоохон ширнэ асуудалтай. Тэгээд хүнд ажил хийж жоохон асуудалтай. Тэгээд Солонгост ирээд хүнд ажил хийж эхэлсэн чинь би хөвдөл тэгэл буцмаарсан гэдэг хэцүү санагдаж шүү дээ. Тэгэл одоо л арга нь болцсон шүү дээ. Яг яаж нуруугаа өвдөхгүй ингэж өрөхгүй те инкод ихгүй те хамт өргөөл аль хоёул хаа тэгэл ингээл дутаал нэг хүмүүстэй хамт өргөөл ингээл арга бол болцсон. Мөнгө бол арга бол болцсон. Амьдрч болж байна. Тэг ер нь тийм. Солонгос өгөөчтэй амар өгөөчтэй. Тэгээд их юм суурсан. Тэгээд экс үзтэй хандж хэлэхэд намайг үнэхээр ууш. Би ингээ 3 дахь удаа уушлахгүй. Одоо бол бас үнээс шууршлаа. Нэг цогтоо шиг болох гэж тэгээ бүгднийг дуудаж байгаа. Бүгдийг дуудаж байгаа зааварчлаарай. Тий. Тасаа явуулчих. Ямар орж байна гэхдээ. Алаас. Гэтэ ялцгүй тэди тийм байсан ч гэсэн дээ. Би өөрийгөө ч бас тийж амар юу гэж харуулдаг байсан юм шиг байгаа. Мундаг юм шиг өөрийгөө мэдрүүлдэг байсан юм шиг санагдсан. Ам бигүүр. Тайран ам фигүр сайтай байлаа. Тэг ам фигүр сайтай. Мундаг юм шиг нөгөө хүнтэй мэдрүүлээ. Тэгээд нөгөө хүмүүстэй ч гэсэн дээ ингээл. Яг хамт байгаад гоё л нөө хайрлдаг, ингээл гоё байж чаддаг гэрнээсээ. Яг амиа авч явж чадахгүй чи яаж айлуух авч явж чадах юм бэ? Одоо ихтэй авч явах чадaltaй байгаа зү. Одоо ч чадахгүй шүү дээ. Яг үнэндээ. Нэрээ бодит хөрсөн дээр бодит юм байна. Би чүтэй хайтал одоо барийнхаа мөнгө төлөө сургалтын төлбөрний дээрээ ингээл явж байгаа. Тэгээ би одоо ч айлах уу яг ингээд жирэмсэн болгочлоо тий. Хамт ингээ авч яваад би гэртээ байлгаад тийчээгээд ингээд мухаал ирчээ тий. Чадахгүй байхгүй юу. Тэгээд нурууны өвд асуудалтай би сте чадахгүй маань ингээд. Тэгэхээр одоо л ухаантай байх хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгээд өөрийгөө ингэж болдог юм байхгүй л тий. Би бүр ингээд энэний яриаг ингээ орчод шүү дээ. Бод байдлыг үнэлж өөрийгөө би яг юм байна гэж яг зөв хүрсэн дээрээ дүнхгүй бол дээрээс унахаар өвддөг юм биш үү? Өвддөг юм бэл яг хүрсэн дээрээ унахаар. Тэгвэл Батука эмэгтэй хүнээс хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ? Юуг нь хардаг юм бэл. Би үнэрэнд амар мэдрэг. Тэр хүнийг үнэрт ойртоод ингээд яг яаж байгаа нэг ойртчихж байгаа шүү дээ. Тэгээд ингээд баг үнэртэл гой санагдаал тэгээд амар гоё нэдэг. Байвал тэгэл тус ялцсан. Теста мэё. Мэш. Гэтэ нэг хүмүүс худлаа гар гэж битгий бодоорой. Тий. Заримдаа үнэн бичил идэв шүү гэж. Эсвэргээрээ эмэгтэй хүний юг хараад жоох ингээ онцгой санагддаг бай. Хумс. Биш хумс гэнэ. Онцгой санагддаг бай гэдэг нь одоо бие авч явж байгаа байдал шүү дээ. Хумс нь нэг тийм амар тийм юу бохорч юм уу тий. Тэгээд ингээд жижиг сэжиг деталь амар хард үс. Үсний уг мог ингээд тамиралцсан ч юм уу. Эсвэл ингээд магтцсан ч юм уу. Тэг хувцсан. Би яг ийм ариун цэвэр талтай гэдэг үнээс амар. Гэтэ одоо үед тийм ховор л доо. Хов ер нь бол ховор шүү. Яаж яаж деталь харагдаж шүү. Харагдаж шүү. Тэгэл өндөр нойр тонгож байгаа юм. Тэ. Чиш мэдчихэ. Гэтэ тийм байдмаа байдгийг хар. Гэтэ би метрон дотор өстэй амар хулмстай охинтой тарсан шүү. Хажуугаар авч сэп гэж. Гэтэ үзбэг хулмс. Гэргиз үзбэг хулмс бол юм ярихгүй шүү дээ. Дээрско. Солонгосын гэргиз үзбэг хүчүүд одоо хэрэг үзэж ивэл шүү.
Амрын удмс бол best of best. Яа яа бүр үнэхээр дотор муугаарт авдсан шүү. Агд шүү дээ. Эвгүй шүү дээ. Киргиз удмс бол аим шүү дээ. Муухай. Одоо тэгвэл би яаж чад амар одоо тэгвэл гэдэг. Тэнийг чиг. Одоо асуулт асуух уу? За асуулт. Манай дээр нэг 10 асуулт байгаа. За бичээрэй. Хамт дуу хийхийг хүсэж байгаа хүн яагаад? Хамт дуу хийх хүсэж байгаа юм. Хамгийн ойролцоо vibe-тай. Хамт дуу хийх хүн. Яг том артистуудыг ярьж байлаа л доо. Яа. Яг орж ирэхгүй байна. Сүлжиг болчих яг ингэ Холбогдох уу? матч хийхгүй байхгүй. Яг ингэ гүгдэх байхгүй. Тэг би яг ингэ байгаад байхгүй. Зэр гэд. Тэгэнгүүт банк гэж зогсох юм байхгүй. За болдох багтай юм болоо. Чамайг би усны дараа. Штэ ёо. Донод нүнхээр одоо үрд хийт. ордог тийм. Ордог. Царай чухлуу, сэтгэл чухлуу. Царай чухлаа. Тэгэд царай чухал гэж яагаад сэтгэл нь амар тийм байвал яг уу? Сэтгэл нь чамаа гэхгүй байвал яг уу? Тэгэл өөрийнхөө болгоход л хичээш. Чадах уу? Тэг би ч яг өөртөө итгэлтэй. Яг нэг эсрэг нэг фокуслж болсон. Ингэхдээ бүр энэ ороод байна тий. Тэгмүүд нэг хүний биед ороод нэг өдөр юу хийх вэ? Би юу? Би амар их оромж хүн юм байна. За яаж? Би оюун эрдний биед ороод амар орлоо. Яа, тийм амар юм уу? Йоо. Сүгийн биед ороод ч юм уу. Тэ талбай малбаа дээр өөрийгөө ч жамаа орлож ирсэнс сайхан гаруудыг очиод 2-3-ыг алчаад тийг амар орлож байгаа. Хэрэгтэй ш, нийгэмд хэрэгтэй ш. Магадгүй тийм юм байна. Та нар ч гэсэндээ үзчихээ л гэж байна. Үгүй шүү, маас шүү. Өөрийгөө амтнаар төсөөлвөл бага. Чи гэхдээ төстэйж магадгүй. Ингээд ер нь биерхүү штэ өндөр том битээ. Панда ч юм уу. Яг нэг юм. Хоргоо. Пандан дүүл баг юм баха. Гэтэ яг гайгүй хортой үед ортой. Би ч бас хортой шүү. Тэгвэл мэрэгжлийн тамирчин байсан бол ямар спорт явах? Хэрвээ юу? Хэрвээ байсан бол би бүх байсан байх. Бүх байх байсан байх. За бас босгол байна тий. Би нөгөө бэртэл авахсан юм бас Оо тийм үү. Солонгосын нэг таалагддаг зүйл бас таалагддаггүй зүйл. Таалагддаг зүйл үү? Таалагддаг зүйл нь юу юм болов? Нөгөө манай краш биби биш та. Аяжаа тий. Эсвэл нөгөө нэг юм биш төө. Нэр нь юм лээ. Аюу. Краш дэш тий. Бас таалагддаг зүйл нь бүх юм яг цагтаа хэлдэг шүү дээ. Амар гоё. Тий, яг цагаа барьдаг. Тий, бүх хүн бүр яг цагтаа хэлдэг нь гоё. 5 минут хоцороход хүртэл ингээм амар юу гэдэг штэ тий. Бүр ингээд амар тий. Бүр ингээд хардсан штэ. Тий. Таалагддаг зүйл нь их юм бол Солонгос хэлэл таалагддаг байсан. Нөө нутаг нутгийн аялга гэдэг шиг эн чинь бас ингээд бас байгаад идэм билээ штэ. Пусааны аялга өөр би ч ингээд пусаанд байсан. Тэгмээд ингээд пусааны аялгыг ингээд мэдж байгаа штэ. Тэгмээ сөөл түрээд ирэнгүүт хүмүүс ингээд өөрөөр янгууд зарим нэг үгэн дээр ингээд ойлгохгүй байхгүй. Ойлгохгүй өөрөө ингээд хэлэнгүүт би өөрөө ингээд хэлэнгүүт нөгөө хүн ингээд над руу гайхаа хараад байна. Солонгос хүмүүс надад бол амар гоё санагддаг штэ. Яг нэг юм мэдгүй одоо таарахад нэг ч нэг тийм муухай хүнтэй таараагүй. Тийм бүгдээрээ амар гоё хүмүүс байсан. Нэг жилийн хугацаанд тийм Монгол хүмүүс ч гэсэндээ айгуу дэжгүүд. Нэг ахт идэг байхгүй. Би нөгөө энд ирээд нэг гоо сайхны имлэгийн маркетинг менежер байсан. Аа за.
госынхны имлэгийн агентлагийн маркетинг менежер байсан баг. Тэгээд энд ирээд нэг удаагүй нэг 2 сар оролцоод маркетинг менежер болсон байхгүй. Бас лам би хүрээр орцсон. Үнэтэй уучлаарай тий. За. Тэгээд fuck яг холбогдохгүй байна. Тэгээ 2 сар болох хугацаанд би саяг үүдсэн. Тэгээ ажилласаа би нэг 5 сар 6 сар бол гарцсан. Тэгээд нэг 11 сар 10 сард ийсэ хийж байгаа. Яг нэг анх гарч ясаа хатад таардаг байхгүй. Тэгээ ийсэ яг ингэ хийж байгаа. Би чинь хэл ер нь нэлээ моохгүй. Тэгээд тэрийг аваад тэгэнгүүт нь би мэдгүй юу хэлээ гэдгсэн чи. Нөгөө хахад чи би өмнө нэг таарсан байгаа шүү дээ. Би чинь тэр ахын хувьд би нэлээ удаан ийсэ хийсэн мундаг болсон байгаа шүү дээ. Би тэгсэн чи мэдгүй. Чи тоглоод байгаа юм. За. Чи яагаад байгаа? Хөөд суурлаа. Би тэр үед л яг Монгол амар ааштай мухан байт юм байна гэж байгаа. Ямар муухай штэ би. Ахаа би үнэхээр мэдэхгүй штэ гэх. Чи одоо яагаад байгаа? Чи намайг орлоод байгаа юм. Эсвэл надад тоглоод байгаа юм уу? Гэхдээ уурлаа заяа. Чи ингэж яваад байгаа юм чи ингэ ажил ингэ удаад чи юу яах гэдэг юм бэ? Тэгэл яа би юу нэрч вэ гэдэг. Яг бодвол ахад загнуулж байгаа л тэгэл сүгэлд нууцсан чинь тэгээд тэр өгнүүдийг бол мэдцээ би. Тэгэл за хэдий загнасан ч гэсэндээ бас зөвүүл цагсан байна. Гэтэ анх ажил хийж байхад амар хэцүү байсан шүү дээ. Ер нь бол хэцүү. Нөө ажилласаа ингэж амар дарамт авахгүй хамт байгаа хүмүүсээс амар дарамт авдаг Солонгост бол. Тийш. Солонгос биш байсан бол өөр ямар газар байх байсан бэ? Одоо нэг манай найзууд Ирланд руу явсан шүү дээ. Тэгэл нэг бол тийш юм шиг зөвлөсөн баг. Хамтдаа очиод Ирланд очсон ч гэсэн бас дууга хийж явах байх байсан уу? Юу гэж бодож байгаа юм бэ? Тэр чи бас амьдрал хэцүү юм шиг байна. Энд чи бас арай гайгүй болоод тийш үү? Тий, энд болоод идэв шүү тий. Тэгэл юмнуудаа хөдөлтал кофагас хэлэл хөдөлж аваад ингээл баг гэл. Тийм ээ тийм. Өөрийнхөө амьдралыг ямар нэгэн дуугаар зөөрлөсвөл өөрийнхөө дуугаар л зүрлэнтэй. Твчээр мэнтисэрэ миний ертөнц цаарангаараа иргэсэн шиг ингээ ороод байгаа байхгүй юу? Тий. Нисэрэ нэг л удаан амжих болохоор чадах чинь нэгэрэ нисэрэ. Йоо. Гэтэ дуунууд нь бол гоё танарч ихсэн сонсоод үзээрэй. Удахгүй цэцнаа хэлээ би ч хэлж байлгүй дээ. Удахгүй наашаа ирэх гэж байгаа хүмүүст нэг зөвлөгөө өгвөл. Юм захий гэж. Яг тийгтэй. Монгол хэлж юм уу? Тийм захий гэж. Ганц биш юм захий. Тэр бас гэдэг үнэ. Таас. Юм захиул одоо үгүй зөвлөгөө өгвөл шүү дээ. Зөвлөгөө өгвөл чи 10 жилээ төгсчөөд ирнэ гэж бодчихвол Монголдо их сургуулиуд төгсөж ирсэн нэр. Төлөвшөхөөс гадна энэ чинь юм сурчаад ирдэг байхгүй. Ягаад вэ гэхээр их хэл дээрээ мэрэгжлийн хичээл үзээд мэрэгшээд ирнэ гэдэг чинь шалгуур. Тий. Чи 1000 хичээлээ сайн хийгээд хэлийг сайн сураад тэгээд энд мэрэгшин гэх юм бол ер нь баг талыг нь л ойлгох гэж боддог байхгүй. Тий. Одоо би бол магистр одоо биш үү. Тэгээд ямар ч гэсэн магистрт орсон мөрөөр гэрээ. Бас мундаг байна уу? Тий. Гэтэ яаж хийж байгаа сурандаа л гэж бодож чаажээ бид юм хийж байгаа л тэгээд очиж ойлгох гэж байна шүү дээ. Гэтэ ингээд нэг амар хувирдаг төвгнүүд нь ятаргаатай. Ятаргаатай. Би төслөнгос бодмоор байт юм уу? Зүгээр ууцсан дэр. Тэгснэ уудаггүй гэдэг байгаа шүү дээ энэ хүн чинь. Би зүгээр маазраал гэдэг болохоос тэр бичлэгнүүд төр бүгдээр нь би чинь өрөөл байгаа юм шүү дээ. Сайн жүжиглдэг. Тэгээ намайг бас кинонд тоглуулж болно шүү guys. Би бол бас галзуу шүү дээ. Кинонд тоглуулах биш хэдүүлээ гоё юм хийх та. Тийм. Би бол нэг л явдсан шүү дээ ерөөсөн. Нэг л явах уу? Нэг л явна. Би микстэл нэг л явна. Харчи. Юу шүү Нэрэ дээ. тоглоомч хүнийг юм хий яддаг бол зунаас. Тийм. 100 гоё болж байгаа юм чинь гоё далаа малаа ороод гоё тийм. Үгүй энэ чинь солонгостой юм чинь гоё далаа ороод харин кино мэн. Одоо тийнгүүд ингээд манайх ингээд гарын бэлэг өгнөө. Манайх чинь гарын бэлэгтэй байгаа шүү дээ. Хамтарч ажиллаж байгаа имлэг байгаа. Яонгийн шүдний имлэг. Энэ маань болохоор өөртөө ингээд шүднийхаа бүх юмыг өөртөө хийгээд ингээд гаргаж ирж байгаа байхгүй юу? Би бүр ингэж чамд харуулъя. Тэгээ энэ дотор нэг шүдэнд хэрэгтэй бүх юмнууд байгаа. Тэгээ манай промо кодыг ашиглаад 20% хөнгөлөөсээрэй. Ингээд дээжсэн. За баярлалаа. Сая эртээ дээж ч бараг явцсан. Өмнөд дугаар дээр явчихсан. Би чинь Нёнгийн 2 дахь шүү дээ. Тэнгүүд одоо ингээд Soul podcast гэдэг юм манайх киктэй. Тэгээ бас манад номеду хийж байгаа.
Тэг гоё ороод дэмжээдэг өрөө за. Амт нь амар гоё шүү. За. Амтрахын идээрээ. Тэгээд манайх энэ төсвөрний оолоор гаргасан байхгүй юу? Сөүс подкаст гэдэг. Энийг тэгээд байнга цөмгөндөө зүүж яваарай. За баярлаа. Штэ юм их бэлэг аваад. Гоё штэ. Өнөөдрийн дугаар тэгээд амар гоё ингээд чөлөөтэй ингээд амар гоё маацтай ярьлаа. Би бүр ингээд би уг нь хөтөлж авах юм штэ. Тэнгүүд ингээд би ингээд чиний яриа ингээд уусаад байгаа байхгүй. Яхаа харахгүй ам фигүр сайтай юм байна. Чинь жоохон асуудал. Чи та хааж алдахгүй мэн гэдэг шиг. Алцахгүй л дээ. Айгу. Тий. Хэрвээ та тий ам фигүр сайтай болохыг хүсвэл манай сургалтанд нэг гэж үчиг. Бүр тэгвэл орцоор. За мэдгүй. Тэгээд ямар ч байсан ахын аваад хайхын аяарай. Ер нь ихэнх нь мааз болол дуусчлаа. Тэ бас 100% яг ингэ ярьсан шиг зүйл бас байхгүй. Зүгээр ингээд чилрээд юм хийж явахтаа ч юм уу те. Ингээд сонсож. Дахиад унтраагаад. Ярих сэтгэл ихтэй амар хүлсэн байна. Одоо ингээд ороод ирэнгүүт энийг ярьчдаг байж тээ гэлтэй. Дахиад бид нар яагаад хоол идэхтэй юм үздэг вэ гэл те. Тэр нэрийг бол ярьсан бол амар сексист үү. Нэр ингэсэн. Одоо ингээд ийм зан үйл өгдөг байхгүй бид нар шүү дээ. За. Кино тавчлал үзэнгүүт би бол үздэг шүү дээ. Тийм. Тэгдүү. Ер нь би бол нэг тэгдвэ. Зургийг унтахын өмнө ингээд үзэж байгаа л унтаад өгдөг. Гэтэ яг яхаа аргагүй энд ирээд бүтэн кино үзэж чадах байсан байл. Чи тэгдвэ? бүтэн кино угсаа тэрийг яаж үзсэн. Үнээр үзэж чадахгүй бүр ингээд амжихгүй. Эсвэл метронд явж байхдаа үзчихсэн цаа цаа яшиг шиг зүгээр товчлын үзээгээд. Яг тийм болсон байл. Тий, бүтэн кино ерөөс үзэж чадахгүй. Бидний анхаарал нохон басалцсан байхгүй. Йоо, за би тэр чаашийн. Хөөе. Батока бүр. Йоо. Дундаа очих бол бас л эвгүй гарч штэ. Эвгүй ярил штэ. За тэгээд сонирхолтой хамтны дугаарыг хамтдаа өнгөрөөлөө. Тэгээд дараагийн дугаараар дахиж уулзтлаа. Баяртай гэж манай хөтлөгч хэлэх ёстой байсан. Би нэг зочтой заяа. Чамаг ингээ хилээд байгаа би. Яаж хүний яриаг татах юм бэ? Тийм биз дээ. Тэгээд илүү сонирхолтой бас контент илүү сонирхолтой мэдээлэл үзэх хүсэх юм бол энэ хүний Instagram хаягийг болон Сөүс подкаст. Сөүс подкаст хаягийг дагаарай. Тэгээд мэдээ сүүж бол кийг дагаад ч намайг дахгүй байсан ч болно. Угаасаа хамтдаа. Яна ингэж болж байгаа мó. Бас нэг юм хэлчихье. Солонгос яг ингээд амар дуу хийж чаддаг, мэддэг би бол болцсон гэж бодож байна. Тэр өрөөдрөө би бол өөрийгөө болоогүй гэж бодож байгаа. Хамт юм хийж болно шүү. Нээлттэй. Тэгээд удахгүй студ уг нь студтэй л дээ. Маа гэдэг студ. Тэгээд нөгөө манай гişүү жоох итгэхгүй байгаа. Студ жоох итгэхгүй. Унтаа бодох. Тэгээд өөрийгөө яг ингэж болж байгаа гэж бодож ивэл студийн гişүүн болох артистаар арах боломжтой шүү. Тэгээд бүх юм байгаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай.